Сайн байцгаана уу? За өнөөдрийн миний ярих сэдэв бол сонгуулийн сурталчилгаа түүнийг мэдээлэх нь гэсэн юм сэдэв байгаа. Сонгуулийн сурталчилгааны ажил бол сэтгүүлчээс илүү хэвлэмжлэлийн байгууллага хамаатай ойлголттой. Гэхдээ яг сонгуулийн үеэр идэвхтэй үйл ажиллагаа сэтгүүлчийн мэдээлэл зохих зүйл заалтууд энэ талаар хэвлэмжлэлийн байгууллага сэтгүүлчд хоёулаа анхаарах юм асуудлууд бол байна. Ер нь бол сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн тухай аливаа мэдээллийг мэдээллийн үеэр хэвлэмжлэлийн хэрэгсэл ямар үүрэг хүлээдэг гэхээр иргэдэд шударга үнэн зөв мэдээллийг хүртээмжтэй мэдээлэх ийм үүрэг. Энэ бол эхний бөгөөд эцсийн бидний үүрэг зорилго байгаа. Ер нь бол яг сонгуулийн нэр дэвшигчид болон намуудын тухай мэдээллийг авах эрх бол иргэний мэдэх эрхийн тухай хүрээнд ойлгож байгаа тухай асуудал. Тэгэхээр иргэний мэдэх эрхийн асуудал бол энэ олон улсын болон бидний нэгдсэн улсын олон улсын конвенцэд болон Монгол улсын хуулинд бол ийм эрх зүйн орчин бүрдсэн байж байгаа. Жишээлбэл хүний эрхийн түгээмэл тунгалагийн 19-р зүйлд бол хүн болгон үзэл бодолтой байх, түүнийг илэрхийлэх хэрэгтэй гэсэн тиймэрхүү агуулга давчхан хуулийнхын үгээр биш ярьж байгаа ш ойлголтоороо. За нөөбийн ерөнхий ассамблеийн анх дахь чуулгуулалтын 59-р тогтоол дээр бол хэвлэлийн эрхчлөө, мэдээллийн эрхчлөө гэдэг бол мэдээллийн эрхчлөө шүү би буруу үгээр хүний язгуур суур эрхүүдийн нэгээ гэж заасан байгаа. Манай Монгол улсын үндсэн хуулийн 16-гийн 17 болохоор төр болон түүний байгууллагаас гаргасан нууцын тухай хуулиас бусад бүх төрлийн сэдвээр иргэн хүн мэдээллийг хүлээн авах эрхтэй гэсэн ийм агуулгууд явж байгаа. Тэгээ энэ суур ойлголтууд бол иргэний мэдэх эрхийг хангаж өгсөн үндсэн суур олон улсын конвенц болон Монгол улсын үндсэн хуулинд маш сайн туссан гэж үздэг мэргэжилтнүүд. За аливаа хүн мэдэх эрхээ хэрэгжүүлэхэд бол хэвлэмжлэлийн хэрэгсэл бол туслах үүрэгтэй. Тэгэхээр хэвлэлийн эрхчлөө гэдэг ойлголт бол хэвлэмжлэлтэй хамаатай, зөвхөн хэвлэмжлэлтэй хамаатай ойлголт биш. Иргэний мэдэх эрхийн тухай асуудлыг хангасан тийм ойлголт юм шүү. За манай хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулахад яг энэ зохицуулж байгаа юм хууль эрх зүйн орчин бол энэ байна. Энэ нь болохоор сонгуулийн хувьд тухайн асуудалтай их хамаатай ойлголт тий. Тэгээ хамгийн ихний суур язгуур эрх бол 98 онд хамгийн анхны хэвлэл мэдээллийн эрхчлэлийн тухай хууль гарсан. Энэ хуулинд хоёр чухал заалт байдгийг нэг нь төрийн хэвлэл мэдээллийн байхыг хориглосон, мөн төрөөс цензур тавихыг хориглосон юм хоёр чухал заалт өнөө хүртэл хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагааг зохицуулсаар ирж байна. 2005 хэдийгээр 98 оны хуулийг тунхаг шинжтэй гэж үздэг боловч маш чухал хоёр заалт явж байгаа. За 2005 онд болохоор үндэсний олон нийтийн радио телевизийн хууль баталсан энэгээр үндэсний олон нийтийн радио телевиз үйл ажиллагаагаа зохицуулж байгаа маш олон бас чухал заалтууд байдаг ийм хууль. За 2011 онд мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдсан. Төр болон түүний байгууллагаас мэдээлэл авах эрхийг маш сайн хангасан хууль байдаг. Энэ дээр ямар яадаг вэ гэхээр манай маш олон сэтгүүлчид хэвлэмжлэлийн байгууллага энэ хуулийн яг ач холбогдлыг мэдгүй энэ хуулиар мэддэггүйгээс за мөн мэдээлэл өгөх үүрэгтэй төрийн байгууллагын ажилтнууд мэддэггүйгээс маш их мэддэггүйгээс биелүүлж чаддгүй тийм харамсалтай ч гэдэг юм уу тийм учир дутагдал бол өнөө хүртэл орчсоор байгаа. Гарсан оноос нь орчсоор байгаа гэж үздэг. За тэгээд түүнчлээд эрүүгийн хууль, иргэний хууль, нууцын тухай хууль, сонгуулийн тухай хууль, зохиогчийн эрхийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, зар сурталчилгааны тухай хууль, өргөн нэвтрүүлгийн хуулиудаар бидний үйл ажиллагаа сонгуулийн үеэр ч гэсэн ингээд зохицуулагдаж байна. За мэдээллийн ил тодлоод мэдээлэл авах эрхийн тухай хууль дээр нэг жоохон онцлоод ярил. Энэ хууль дээр ямар чиглэлийн үйл ажиллагаа хязгаарлалт гэхээр хүний эрх хэрэгчлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын ашиг сонирхлыг зөрчихөөс бусад бүх мэдээлэл нээлттэй гэж заасан байна. Тэн дотор төр түүний байгууллагын үйл ажиллагаа, санхүү, хүний нөөц, худалдаа авах үйл ажиллагаа гэж маш өргөн хүрээнд төрийн байгууллагын хариуцсан ажилтан албан тушаалтнаас иргэн болон хэвлэмжлэлийн байгууллага хинч байсан мэдээлэл хүссэн гаргаж үүргийг ингээ хуульчлаад өгсөн байна. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд л сэтгүүлчид хэвлэмжлэлийн байгууллага сонгуулийн сонгуул нэр дэвшиж байгаа хүний төрийн албан тушаал хасчихсэн хүний тухай мэдээллийг сонгуулийн дараа болон өмнө авах бүрэн эрх нээлттэй гэж ойлгож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээ сонгуулийн сурталчилгааг мэдээлэх тухай
үндсэн хоёр хуулинд байна. Сонгуулийн тухай хууль, орон нутгийн сонгуулийн тухай хуулинд ийм бүр тодорхой заагаад өгсөн байдаг. Жишээлбэл Райд телевизэн мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүрэхдээ бодиттой, тэнцвэртэй нэг талыг бариагүй хараа тус байх зарчим баримтлана гэдэг. Бидний барих ёстой зарчмыг ингээ хуульчлаад өгсөн байна. За мөн радио телевиз телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гарсан мэдээ нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд хамаарахгүй боловч нэг нам, нэг нэр дэвшигчийн талаарх мэдээг хоног 5 минутаас хэтрүүлэхийг хориглоно гэдэг ингээд заасан. За мөн радио телевиз сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл нэвтрүүлэх хөтөлбөрөөр бэлтгэх үүрэгтэй гэд бас хуульчлаад өгсөн байна. За мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төвний ажилтан албан тушаалтын сонгуулийн үйл ажиллагааны тухай бодит мэдээлэл хүргэх үүрэгтэй гэд ингээд бидний ажилдаа баримтлах зарчим болон үүргийг сонгуулийн тухай хуулинд ингээд заагаад өгсөн байгааг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол нөгөө мэдээлэлтэй эрэхтэй сонгогчийн мэдхийг хангахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэдийг мэдхийг хүсэж байдаг, мэдэх ёстой мэдээллийг бол бэлтгэх зүйтэй, анхаарал хандуулах зүйтэй. Тэгээ ер нь бол яг эфирийн зай талбайг намууд нэр дэвшигчид хуваарлах ажиллах үүрэгтэй байдаг. Тэгэхээр сонгогчдын боловсрол сонгуулийн үеэр сонгогч ямар мэдээлэл мэдэх шаардлагатай вэ гэхээр энэ хэсэгтэнд байгаа мэдээллүүдийг хэлж болно. Сонгогчдын боловсрол зориулсан мэдээлэл, нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт анализ хийх, гендертэй холбоотой мэдээлэл, санхүүжилттэй холбоотой мэдээлэл хийж болно. Эндээс жишээлбэл тийм сонгогчдын нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн тухай мэдээлэлд анализ хийсэн мэдээлэл маш чухал байдаг л да. Тэгэхээр энэ ч жишээлбэл айл болгоны гэрт сонгуулийн мөрийн хөтөлбөр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр очдог боловч хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэрийг иргэдэд маш ойлгомжтой байдлаар инфографик зураг анимашн ашиглаад ойлгомжтой байдлаар хийх нь бол орчин үед бидэнд тавьж байгаа шаардлага байгаа. Бас энэ ч бас нэг асуудал болохоор телевизийн цагийн хуваарлтууд байдаг. Телевизүүд адилхан нэр дэвшигчид, адилхан цаг, адилхан хугацааг олох ёстой үүрэгтэй. Тэрийг баримталж ажиллаж байгаа хэлэвч нэг намд нь оргил цаг үзэгчтэй 9 цаг, нэг намд нь өдрийн 14 цагт хуваарлах нь бас тэгш бус байдлыг хангаж яах үгүй юу гэдэг асуудал яригддаг. Энийг бас энэ ялгаа, энэ тэнцвэрийг бас бодох хэрэгтэй байдаг. Тэгэхээр ер нь л сонгуулийн тухай аливаа бүх мэдээлэлд бүх талын тэнцвэрийг барих асуудал байнга яригдаж байдаг шүү. За бидний энэ яг хэдийгээр сая бахан бидний баримтлах ёстой хууль, мэргэжлийн ёс зүйн зарчмуудыг дурдж байгаа тийм. Гэтэл бодит байдал дээр энэ байдал маань маш эсрэг байдалтай байгааг бол та бид мэдж байгаа. Гэсэн хэдий ч бидний энэ хуулиа барихгүй мэргэжлийн ёс зүйн зарчмаа барихгүй байдал ямар муу нөлөөтэй юм бэ гэдгийг энэ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Арслан институт хүний эрхийн газраас гаргасан сонгуулийн манай Монголын сонгуулийг ажиглах явцад гаргасан тайлан дээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой ийм дүгнэлт явж байгаа байхгүй юу? Улс төрийн төлбөртэй сурталчилгаа болон сонгуулийн төлбөргүй сурталчилгааны нэвтрүүлэг нь редакцийн агуулгыг бүрхэгдүүлж улс төрийн намуудаас бэлтгэсэн сонгуулийн сурталчилгааны материалууд цаг үеийн мэдээний дундуур цацагдсан тухайн хэвлэл мэдээллийн байгууллагт итгэх итгэлийг алдагдуулж байна гэж тэмдэглэсэн. Тэгэхээр бид мэргэжлийн үйл ажиллагаагаа зөвхтэй стандартын дагуу явуулахгүй байгаа байдал бол хамгийн чухал болох хэрэглэгчтэй алдах ийм аюул нь хүлээд байгаа шүү. Тийг л сануулах гэдэг. За мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээдээс сонгогчид бие даасан аналитик мэдээлэл хүлээж авах боломжоор дутмаг байсан гэж төгсөж байгаа. Үнэхээр манай хэвлэл мэдээллийн байгууллагын агуулга бол нэг хитрхийн нэг талыг барьсан эсвэл тухайн нэр дэвшигч намын өөрсдийн бэлтгэсэн сурталчилгааг дамжуулах байдлаар өнөө хүртэл явж ирсний дүгнэлттэй санал нэгж байгаа. Энэс ашиг судалгаанууд харуулна. Сэтгүүл зүйн хөгжлийн институт лөө за нэг тийм судалгааны мэргэжлийн байгууллагаас гаргасан бас нэг судалгаагаар хэвлэл мэдээллийн агуулгад хийсэн судалгаагаар хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар улс төрийн мэдээллийн илүүдэл бол 48% байгаа боловч яг улс төрийн тухай хэрэгцээтэй мэдээлэл авах байдал бол тутамг байгаа гэсэн ийм зөрчилтэй дүгнэлт гарсан. Тэгэхээр улс төрийн ямар ч иргэдэд улс төрийн тухай мэдээлэл нь ямар ч үр ашиггүй хэрэгцээг нь хангаж чадахгүй байна. Тэгсэн мөртлөө улс төрийн мэдээлэлсээ илүүдэлтэй байна гэсэн ийм сонин зөрчилтэй дүгнэлт гарсан байгааг бас анхаарах хэрэгтэй.
Тэгвэл одоо сонгуулийн сурталчилгаа хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчид хэрхэн мэдээлэх зүйтэй юм бэ гэдэг асуудал гарч ирж байна тий. Тэгээ энэ бүхэн дээр үндэслээд судлаачид одоо юу гэдэг мэрэгчлэний салбарын мэрэгчлэтнүүд ийм дараах зөвлөмжийг гаргалаа л да. Ер нь сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага одоо нэг нам нэр дэвшигчтэй ирсэн мэдээ материалаар зай талбай эфирэд өргөх нь илбэг байдаг. Тэгэхгүйгээр одоо жишээл хамгийн чухал нэг сонгуулийн үеийнх нэг чухал сэдв бол гендерийн тухай асуудал буюу улс төрдөх эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг сэдв байт. Тэгээ 16 оны сонгуулиар жишээлбэл 26% 25% эмэгтэй нэр дэвшигч байсан боловч нийт сонгуулийн тухай мэдээлэл 14% нь л байсан. Маш бага бичдэг гэсэн судалгаа байгаа. Сая тэр хэвлэлийн үрэлгээс гаргасан сонгуулийн мониторинг дээр болохоор яг уу нийт ингээд нөө фэйсбુક дээр байгаа сонгуулийн тухай постны 67% нэрхтээ 14.3% эмэгтэй нэр дэвшигч байна гэсэн судалгаа гарсан байлээ. Энэ нь болохоор нийт мэдээллийн шүү дээ. Тэ нийт мэдээллийн 14% эмэгтэй нэр дэвшигчийн тухай байна гэж байгаа. За хэвлэмэл болон өдөртний сонин болон телевизээр төгссөн мэдээллийн 20% нь сонгуультай холбоотой мэдээллийн 20% нь эмэгтэй нэр дэвшигчийн тухай байгаа нь 16 онтой харьцуулах 5-аас 7% өсөж гэсэн үзүүлэлт гарсан байгаа. Энэ яг бага зэрэг өссөн байна гэсэн хэдий ч одоо энэ бичих хэрэгцээ шаардлага тий нийт мэдээллийн 20 орчим хувь эмэгтэйчүүдийн тухай эмэгтэй нэр дэвшигчдийн тухай байх нь бага байна л гэсэн үг. Яг басан агуулгын хувьд төвшил гарсан юу нөгөө эмэгтэй хүйсээр ялгарлан гадуурхсан хүний хувийн шинж чанараар нь одоо доромжилсан тийм хөвшмөл ойлголт энтрийг ашигласан тийм байдал бол багассан байгааг энэ судалгаа харуулж байгаа тийм сэтгүүлч, хуульч, улсын их хурлын гишүүн өмгөөлөгчсөн байдлаар албан тушаал ажил эрхлэлийнхэн байдлаар нэрлсэн байгаа шаашаалтай байгаа тий. Цөөхөө 6% нь хүйсээр илд ялгуулсан гадуурхсан тэр постыг дэмжсэн байна гэсэн төгөлд гарсан билээ. За бас нэг сонгуулийн үеэрх нэг чухал нэвтрүүлгийн одоо телевизийн хувьд нэг нэвтрүүлгийн хэлбэл улс төрийн мэтгэлцээ байдаг. Энэ нь болохоор одоо жинхэнэ одоо юу гэдэг энэ улс нэр дэвшигч ямар бодлого баримтаар сонгуульд оролцож байгаа одоо энэ сонгогчдын эрхийг хамгаалах ямар үйл ажиллагаа хийхийг гэдгийг өөрийн амаар одоо ингэж хийх юм нэвтрүүлэг манайд бол харьцангуй бас тасралтгүй хийгдэж байсан туршлагач байгаа тийм нэвтрүүлэг телевизүүдийн хувьд бол одоо сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цаг үеэс л одоо нэр дэвшигчдийг оруулж одоо мэтгэлцүүлэх юм нэлээд ихтэй дутагдaltaй байгаа. Хэдийгээр манайд байгаа ч гэсэн учир төслөө явж ирсэн тийм нэвтрүүлгийн нэг. Тэгэхээр телевизийн мэтгэлцээний тухай нэвтрүүлэг бол одоо сонгуулийн үеэр сонгуулийн сурталчилгааг дамжуулах одоо чухал нэг нэвтрүүлгийн хэлбэр. Энэ дээр ямар үндсэн зарчим барьж арилгах вэ гэхээр гол эрсмэл ерөөсөө тэнцвэрийг хангах. Оролцогчдын тэнцвэр, цагийн тэнцвэр, асуултын тэнцвэр ерөөсөө нэг талыг барихгүйгээр одоо дундаж байр сууриас одоо төвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр явуулж байгаа бодлого одоо нэр дэвшигчийн байр суурь эдрийг л одоо шудраг зөв оновчтой харуулах ийм хамгийн чухал нэвтрүүлгүүдийг одоо телевизийн халз мэтгэлцээний тухай асуудал шүү. Энэ тухай Global International төрийн бас байгууллагын сайтн дээр бүхэл бүтэн том гарын авлага гарцсан. За хэд хэдэн бас нэг хоёр видео сургалтууд байгааг манай сэтгүүлчд анхаараарай. За дараагийн одоо нэг сонгуулийн үеэр ажиллах нэг сэдвийн нэг бол нэр дэвшигчдийн сонгогчдын саналыг авах тухай амлаж байгаа сонгогчдын саналыг авахын тулд амлаж байгаа зүйлсийн мэдээлэл сурвалжлах шаардлагатай. Манайх сонгуулийн үеэр хэдийгээр мөнгө тараахыг хориглосон ч одоо хэдий ч одоо хувьцаа амлах бэлэн мөнгө тараах үйл явц бол ерөөсөө тасралтгүй байсаар байгаа. Энд одоо 8 оноос 16 он хүртэл одоо намууд иргэдэд бэлэн мөнгөний амлалт болон хувьцаа амласан юм жишээнүүд явж байна. Энэ дээр одоо юу гэдэг сэтгүүлчд бас нөгөө нэр дэвшигчдийн амлалтан дээр одоо хэрэгжих боломжтой эсэх, ашиглах боломжтой эсэх гэдгийг одоо мэдээллийн ил тод байдлын хуулиар ч юм уу тийм хуулиудыг ашиглаж одоо юу гэдэг анализ өгнөлт хийж болно. Энэ тухай Global-ийн бас сайтн дээр бас байдаг санагдчихэв. Одоо энэ ч жишээлбэл одоо тий гадны хэвлэлүүд манайх яг маш цөөхөн ч гэсэн яг ганцаар гаргадаг мөрийн хөтөлбөрт хийсэн анализүүд. Гэтэ яг сонирхолтой маягаар англиш энэ төр багал гаргасан байдаг юм байлээ л дээ. Тэр сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн сонгогчдын зарим анализ гэх тэр нийтлэл байна. Энд чинь гадны нэг сайт тийм эдийн засаг талаасаа намууд ямар бодлого баримталж байгаа, боловсрал, эрүүл мэнд одоо тийм батлан хамгаалах чиглэлээр ямар мөрийн хөтөлбөр ямар бодлого баримталж байгааг ингээд анализ хийгээд чагсаахад хийцэн байгаа. За сонгуулийн тухай мэдээллийг бол ямагт төвөгс гэсэн байр сууриас мэдээлэх
үүрэгтэй бид нэр энэ зарчмыг юу ерөөсөө одоо сонгуулийн тухай юу халз мэтгэлцэн байна уу, ярилцлага байна уу, эсвэл одоо нийтлэл байна уу, мэдээ байна уу, ямар хэд нэг тарыг барихгүй байх гэсэн энэ зарчим үйлчилдэг. Тэгэхээр өөрийн үзэл бодлыг тулахгүй байх, нэг талд үйлчлэхгүй байх, олон талын мэдээллийг их сурвалжаас мэдээллийг аль болохоор олон их сурвалжаас авах гэдэг ийм зарчмуудаа, мэргэжлийн ийм зарчмуудаа бол баримтлах нь зүйтэй. Ер нь бол яг сонгуулийн үеэр нөгөө нэр дэвшигч бол намуутай хэвлэл мэдээллийн байгууллага гэрээ хийдэг. Тэгэхээр тэр гэрээний дагуу сонгуулийн штабаас ирж байгаа мэдээллийн агуулгыг бас нягтлж үзэх үүрэгтэй. Голцоо одоо хин нэгний нэр төл талсан, бүтгэсэн, гутаасан хар PR-ын материалаас аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Илүү нөгөө мөрийн хөтөлбөр зорилгоо сурталчлахыг шаардах ийм хэрэгтэй шүү. Тэгэхээр гэрээ хийсэн л мөнгөний авсан л тэдний бүх юмыг гаргана гэсэн үг биш шүү дээ. Өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагч олон түмний өмнө хүлээсэн үүрэгтэй. Сэтгүүлч чинь тусгай мэргэжлийн нэр зүгөө явж байгаа хүнийхээ хувьд одоо тэр нөгөө хэрэглэгчтэй ямар мэдээллийг яаж хүргэх вэ гэсэн мэргэжлийн одоо зарчим үүргийн бол огт мартаж болохгүйгээр тэр хэдийгээр мөнгө төлөөд авж байгаа ч гэсэн тэнд чаа ийм агуулгатай ийм агуулгын ийм төрлийн мэдээлэл байна, ийм төрлийн мэдээлэл чинь болохгүй гэдэг ийм хяналт юу бол хяналт одоо шаардлагыг бол тавих хэрэгтэй шүү дээ. Энэ нөгөө саяны нөгөө судалгаа байна л да, хэвлэлийн үрэлэнгийн судалгаа гарсан хитрхи нөгөө дэгсдүүлсэн одоо жишээлбэл энэ одоо энэ жидүүгийн тухай баримт бол баримт нь үнэн боловч өөрийнхөө нөгөө тухайн нөхцөлдөө тааруулаад зарим нэг баримтуудыг орхигдуулаад зарим нэг баримтыг ашигласан ийм гуй юусэн төөрөгдүүлсэн ийм мэдээллүүд энэ PR-ийн хар PR-ийн гэж бидний нэрлэдэг ийм мэдээллүүд бол сонгуулийн үеэр маш их гарсан, олон түмний хандлтыг авсан. Тэгэхээр ийм мэдээлэл бол угаасаа маш их үеийг эзэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр яаж ажиллах тухай сайн ярьчлаа гэж бодож байна. За бас нэг чухал асуудал бол мэдээлэл зар сурталчилгаа хоёрын зааг байх хэрэгтэй тий. Энэ ерөөсөө нөгөө сэтгүүл зүйн үнэн бодиттой байх гэсгээс арчимтай зэрэгцэж оршиж идэг юм юу. Сэтгүүл зүйн ямар ч бүтээлд ийм шаардлага тавьдаг тий. Энэ бол мэдээлэл юм а, энэ бол зар сурталчилгаа юм гэдэг зааг байх хэрэгтэй. Тэгэхээр угаасаа хуулиараа нөгөө сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууснаас хойш 10 хоногийн дотор тайлангаа олон нийтэд дэлгэх үүрэгтэй байдаг. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар ч гэсэн одоо өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон зар сурталчилгааны тухай хуулиар ч гэсэн сурталчилгаа сэтгүүл зүйн бүтээл хоёр гэдэг ялгаатай байх ёстой гэдгийг заагаад өгсөн байдаг. За жишээлбэл тэр хуулийнхын заалт энэ харагдаж байна. Одоо юу гэдэг нь тий? Зар сурталчилгааны эвлэл төгсгөл хоёр үзэгчд ойлгомжтой байдлаар дуур зурсээр ялганаа. За тэгээд тэрийг хадгалнаа гэсэн ийм залтууд байж байгаа. За жишээ зөрчлийн хуулиар одоо хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвсэл нэр дэвшигчээс мэдээллийг дагнан гарах юм уу эсвэл гаргахгүй байхаар амлалт аваад гэрээ байгуулсан бол одоо зөрчлийн хуулиар торгоно гэсэн ийм зүйл залттай байж байгаа. Тэгэхээр бидний сонгуулийн үеэр баримтлаж ажиллах ёстой хуулийн заалтууд, мэргэжлийн ёс зүйн зарчмууд бол энд байж байна. Хэдийгээр бодит байдал дээр эрсдэс байдаг ч гэсэн энэ нь бол бидний одоо хүрх ёстой өндөрлөг тийм ээ барих ёстой зарчим юм шүү гэдгийг дахиж хэлмээр. За тэр дар сурталчилгаан дээр ийм жишээ оруулж ирсэн ийм судалгаа хийсэн байгаа. Одоо жишээлбэл нэгдүгээр төлбөртэй сурталчилгаа гэдэг нь танигдахгүй тэмдэглэгээ байгаагүй нэвтрүүлэгт энэ болохоор нөгөө нэр дэвшигчийг одоо хоёр намаас нэр дэвшиж байгаа нэг нэр дэвшигчийг хөтлөгч очин хөшлөгтөөр нөгөөдгийн очноор урьж оролцуулсан. Тэнгүүтээ сонгогчдод сонгогчдын боловсрол зориулсан мэдээлэл битээр харагдуулсан. За хоёрдугаарт ерөнхийдөө одоо таны мэдүүлэх зорилго бүхий сэтгүүл зүйн бүтээлийг одоо шан харамж авч бэлтгэх ашиг сонирхлын зөрчилд үүсэж улмаар бүтээлийн шүүмжилт хараат бус чанарт нөлөөлөх ийм сөрөг талтай. Бас нэг чухал асуудал бол хэрэглэгчид үнийг одоо юу гэдэг төлбөр авч нийлсэн бүтээл гэдгийг ойлгож мэдтгүүд хамгийн одоо том эмгэнэл буюу том алдаа оршиж байгаа. Тийм учраас хэрэглэгчтэй хуурах маягаар энэ дал сурталчилгаа энэ төр хийн гэдэг үл сэтгүүл зүй нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэр бол маш их зөрчилтэй байгаа юм шүү. За энэ нөгөө судалгаа байж байгаа нийт мэдээллийн одоо юу гэдэг 20% нь одоо сэтгүүл зүйн дал сурталчилгаа маягтай байна гэсэн голынхын судалгаа байна. Сэтгүүл зүйн формат ашигласан боловч дандаа гуйгуулсан, зориудаар онцгойлон сурталчилсан тийм сөрөг сурталчилгаа хийсэн юм байна гэд. Уг нь сонгуулийн тухай хуулинд бол одоо нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг дуустал одоо санал авах өдрийг дуустал сонгуулийн сурталчилгааны бас бие даасан нэвтрүүлэх хөтөлбөрт бол оролцохыг хориглосон байдаг. За энэ судалгаан дээр гарсан бас нэг жишээ хоёр телевизээр харьцуулсан жишээ байна. Үндэсний олон нийтийн телевиз бол мэдээллийн хөтөлбөрийн 25%-ийг л сонгуулийн тухай мэдээнд зарцуулжээ. Түүний ихэнх нь
одоо сонгогчдын боловсрол зориулсан мэдээлэл сонгуулийн бүх цаг үеийн үйл явдлын тухай мэдээ төлхөө байсан гэдэг дүгнэлт гарсан. Одоо яг үндэсний олон нийтийн телевиз бол олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг юм бол биелүүлжээ гэж дүгнж болохоор байгаа байхгүй юу. Ер нь бол хувийн телевиз олон нийтийн телевиз ялгаатай байдлаар мэдээлсэн гэдэг ийм судалгааны дүгнэлтийг танилцуулж байгаа. За ТV-с телевизийн хувьд бол мэдээллийн хөтөлбөрийн цагийн 80%-ийг сонгуулийн тухай мэдээлэл зарцуулчаад гол нь нэр дэвшигчийн кампанит ажлын тухай мэдээлэл, аяны тухай мэдээлэл байсан. Жохон учир цэцгэлтэй. Ягаад гэвэл нөгөө сонгогчдын боловсрол зориулсан бусад за тэр 80% гэдэг чинь 20% нийгмийн бусад асуудлын тухай хөндөнгүүтээ тэр дүүрэн бичиж байгаа сонгуулийн тухай мэдээндээ сонгогчдын боловсрол зориулсан мэдээлэл байхгүй байгаа нь одоо учир цэцгэлтэй маа гэж хүмжлэх гэдэг. За ерөнхийдөө хоёр телевиз бол оргил цагийн мэдээллийн хөтөлбөр төлбөртэй байх магадлалтай даалт хэлбэрийн сурталчилгаа сонгуультай холбоо. Тийм даалт хэлбэрийн сурталчилгаа одоо сонгуультай холбоотой агуулгыг ингээ бүхэлдэн аваад үзвэл тэр нь даалт хэлбэрийн сурталчилгаа бол 76% байсан. Яг хөө дийлэнх нь ТV-с байсан гэсэн дүгнэлтийг хийсэн байлээ. Дахиад бид нар нэг энэ орж ирж байна. Энийг яг бид нар тэнцвэргүй мэдээлдэг шүү, даалт сурталчилгаа хэрэгэлдэг шүү гэдэг дээр ингээд жишээ олгож ярьж байгаа. Үнэхээр бодит байдал ийм байдаг шүү гэдгийг бид нар мөгд мэднэ тий. Одоо юу гэдгийг сонгуулийн сурталчилгааны аль биесний сурталчилгааны хугацаанд гарсан нийт одоо Facebook постын 80% нь даалт ухуулах сурталчилгаа болон өрөөсгөл дэгсэлсэн мэдээлэл байсан гэсэн юм дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр үнэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол үнэн бодит бүгдэл түгээж ижил иргэдийн мэдэх хэрхийг хангаж чадна. Гэтэл ийм 80% юу дэгсэлсэн мэдээлэл даалт сурталчилгаа нэг талыг барьсан мэдээлэл бахаар энэ үүргийг бид нар биелүүлж чадахгүй байгаа гэдгийг дүгнэлтийг хийж байна. За ингээд яг энэ бас нэг судалгаа ерөөсөө 18% сэтгүүл зүйн бүтээл 59% төөрөгдүүлсэн бүрэн бус мэдээлэл байна гэдгийг хэлээд байна. Тэгэхээр бид нар болохоор Монгол Улсын үндсэн хууль, мэдээллийн тод байдал, мэдээлэл авах эрхийн хууль, сонгуулийн хуулиудын дагуу сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллага иргэдэд одоо сонгуулийн кампанит ажил бүх шатны сонгуулийн үйл явц байгааг үнэн бодиттой л мэдээлэх үүрэгтэй. Тэгтэл энэ судалгаа бид нэр уг нь үүргээ хүлээсэн хуулиар хүлээсэн ийм үүргүүдтэй мэргэжлийнхаа өмнө хүлээсэн ийм ёс зүйн зарчмуудтай мөртлөөс ийм байдлаар мэдээлээ гэдэг дүгнэлт гараад байна. Тэгэхээр эцэст нь одоо юу гэж хэлэх вэ гэхээр бид хэдэд одоо мэргэжилтнүүд болон эрдэмтдүүд одоо хэрхэн ажиллах ёстой, яаж юунд анхаарах ёстой гэдгийг зөвлөмж бэлтгэсэн. За хамгийн эхлээд бол бүх л намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулсан контент бэлтгэж ажиллах нь зүйтэй юм шүү. Хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчтэй инфографик, анимашн хэлбэрээр контент бэлтгэж ажиллах бол туйлын шаардлага байна гэдгийг хэлэх гээд. За мөн одоо олон нийтийн хэвлэл мэдээлэл өөрөө олон нийтийн эрх ашигт биш. Улс төрийн нам, улс төрийн хүчин, улс төрийн одоо нэр дэвшигчийн, улс төрчдийн үйлчлэх гэсэн хандлага одоо түгээмэл тогтсон байдаг. Энэ буруу хандлага одоо засах зайлшгүй шаардлага одоо байна. За гуравт нь одоо сонгуулийн үеэр аль нэг судалгааны байгууллагын гаргасан ирээдүйн судалгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд их нийтлэх гэдэг. Энэ өөрөө нэг сонгогчдын сонголтод маш хүчтэй нөлөөлөх гэдэг учраас сонгуулийн санал асуулгын мэдээлэлтэй маш болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг тусгайлан анхааруулж байна. За ер нь бол орчин үеийн сэтгүүл зүй тэр тусмаа энэ сонгуультай холбоотой сонгуулийн үеэр худал мэдээллийн тухай асуудал одоо сэтгүүл зүйн өмнө гарч ирж байгаа юм шин тулгамдсан асуудал байгаа. Тэгэхээр энэ худал мэдээллийн тухайд үр дагавар хор өвчгийг тооцоод иргэдээ нэг сэтгүүл зүйн суур мэдээллийн суур боловсролтой болгох тал тэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө бас ингээд анхаарч ажиллах шаардлага тулгарсан шүү. За мөн захин орчим технологийн улмаас улам сэтгүүл зүйд гарч байгаа энэ өөрчлөлт одоо юу гэдэг дата сэтгүүл зүй, инфографик, ийм анализ хийсэн ийм төрөл зүйлүүдийг ашиглах одоо шаардлага гарч ирж байгааг бодолцож ажиллаарай гэсэн юм зөвлөмж байгаа. Сонгуулийн үеэрх сурталчилгаанд хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчид үндсэн хууль, сонгуулийн хуулиудын заалтуудыг баримтлан ажиллахын зэрэгтэй мэргэжлийн ур чадвар, ёс зүйн нэр төр аюулгүй байдлаа хангаж ажиллахад бол одоо дахиад шинээр тавигдчихж байгаа юм шаардлага шүү. Яагаад гэвэл бидний хэрэглэгчдийнхээ итгэлийг алдах, уншигчид хэрэглэгчтэй алдах аюул бол бидэнд одоо тулгараад байна шүү. Энэ судалгааны дүнгууд харуулад байна шүү гэдгийг сануулж байна. За ер нь бол яагаад энэ бүхнийг баримтлах ёстой, яагаад ийм хууль дүрм ёс зүйгээ баримтлах, зарчмаа баримтлах ёстой вэ гэдгийн үндсэн шалтгаан энд байна. Бүх нийтийн дэгш ардчилсан шударга сонгуулийн үр дүн бол хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанаас хамаардаг. Тэгэхээр бид хэд нийгмийн өмнө маш чухал онцгой үүрэг хүлээж мэргэжлийнхаа үйл ажиллагааг явуулдаг учраас тогтсон мэргэжлийн одоо ёс зүй дүрм, мэргэжлийн нэр хүнд
одоо зэргийг одоо бодолцож одоо хууль, ёс зүй, зарчмаа баримталж ажиллах нь зүйтэй шүү гэдгийг баг хэдэн удаага давтаж хэлж байна. За эцэст нь ийм сонгуулийн үеийн мэдээлэл сурталчилгаанд анхаарлаа хандуулах тохиолдолд тулгарх бусад цаад бэрхшээлийг даван туулах нь хэвлэл мэдээлэл сэтгүүлчдийн Монголын хэвлэл мэдээлэл сэтгүүлчдийн өмнө тавигдж байгаа. Одоо нэг өмнө ингээд шинээр ургаж гарсан нэг үүрэг юм шүү гэдгийг хэлье. Ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Та бүхний сонгуулийг сурвалжлах, сурталчлах үйл ажиллагаанд амжилт хүсье.